видео үзүүлж байна. Холливуудад нэг удаа киноны жүжигчид ба бодит амьдрал дээрх эмгэнэлт явдал. Найруулагч Квентин Тарантиногийн Холливуудад нэг удаа кинон 1969 онд Мансоны гэр бүл бүлэгмийн үйлдсэн алалгын тухай өгүүлдэг бөгөөд киноны ихэнх дүрүүдийг бодит явдлаас сэдвэлсэн ч үйл явдлыг нь уран сэтгэмжээр өөрчлөн хийжээ. Тэгвэл тус киноны жүжигчид тухайн үед амьдарч байсан тэрхүү хэрэгт холбогдох жинхэнэ хүмүүсийн дүрийг хэрхэн бүтээснийг харьцуулж харцгаая. 1. Бодит явдал. Лос Анжелес хотод 1969 оны 8 дугаар сарын 9-ний шөнө алдарт найруулагч Роман Поланскийн эхнэр жүжигчин Шэрон Тейт болон тэр үед гэрт нь хамт байсан бусад 4 хүнийг хэрцгийгээр хүнөөсөн хэрэг гарсан юм а. Уг алалгыг тухайн үед хүчээ авч байсан Мансоны гэр бүл хэмээх бүлгэм үйлдсэн нь тогтоогдсон. Бүлэгмийн толгойлогч өөрийгөө Есүс Христийн хойд дүр хэмээн итгэдэг удахгүй үндэстэн хооронд ихтэй дэгдэж дэлхийн мөхөн хэмээн зөгнөж залуусын дархийг угаан өөрийг нь дагахыг шаарддаг байсан. Чарльз Мансон уг хэргийн ард байв. Тэрээр бүлэгмийн 3 гишүүндээ зааварчилгаа өгч Холливуд дахь Тейтийн гэрэл үйлгийн аллага үйлдүүлж тухайн үеийн нийгэмд дохио өгөхийг зоржээ. Улмаар мансууруулах бодисын нөлөөнд автсан Мансоны хэлсэн бүхнийг биелүүлэхэд бэлэн болсон Текс Уудсан, Сьюзен Аткинс, Патрисия Крэвинкл нар тухайн үед 8 сартаа жирэмсэн байсан Шэрон Тейт болон гэрт нь байсан 4 найзыг нь хутгалан хүнээсэн юм а. Дуйланд хэргийн дараа Мансоны гэр бүлийн ихэнх гишүүд баривчлагдаж Чарльз Мансон өөрөө түнчлэн алалгад шууд болон шууд бусаар оролцсон залуус цаазаар ахуулах бүх насаар хоригдох ял сонсжээ. 2. Кинон дээр. Харин кинон дээр уг хэрэгтэй холбоотой ихэнх хүмүүс гарахч үйл явдлын хувьд огт өөрөөр иргэдэг. Киноны гол үйл явдалч 60-аад оны ковбойтой киноны од карьер уруудаж буй жүжигчин Рик Далтон түүний орлон тоглогч Клифф Бут гэсэн хоёр зохиомол дүрийг тойрон эргэлтнэ. Тэр хоёрын амьдрал киноны явцад Роман Полански, Шэрон Тейт болон Мансоны гэр бүлийнхэнтэй гарцаагүй холбогддог. Улмаар хэрэг гардаг шөнө Мансоны 3 шив Поланскийн гэрт бус тэдний хөрш Рик Далтоны гэрт орж ирснээр киноны оргил хэсэг өрнөнө. 3. Жүжигчдийн харьцуулалт. Энэхүү кинонд Леонардо Ди Каприо жүжигчин Шэрон Тейтийн хөрш, карьер нь уруудаж яваа жүжигчин Рик Далтоны дүрийг бүтээсэн байна. Бодит амьдрал дээрх жинхэнэ хохирогч нь жүжигчин Шэрон Тейт байсан юм. Харин Брэд Питт Рик Далтоны орлон тоглогчийн Клифф Бутийн дүрийг бүтээжээ. Марго Робби Мансоны гэр бүлийн алалгын хохирогч Шэрон Тейтийн дүрд тоглосон байна. Шэрон Тейтийн тухайн алалгын үеэр 8 сартаа жирэмсэн байж, харин түүний нөхөр найруулагч Роман Полански эмгэнэлт явдлын үед Европод кино зураг авалтаар явж байсан ажээ. Австралийн жүжигчин Дэймон Харриман алуурчин Чарльз Мансоны дүрийг бүтээсэн. Жүжигчин Брюс Дэрн Мансоны гэр бүлийнхнийг өөрийн эзэмшилээр амьдрахыг зөвшөөрсөн Калифорни фермер Жорж Спанкийн хүний дүрд тогложээ. Чарльз Мансоны шав шулгамуур хочод Ленит Фромын ерөнхийлөгч Жеральд Фродын амь насанд халдах орлого хийж байсан нэгэн бөгөөд түүний дүрийг жүжигчин Дакота Фаннинг бүтээсэн байна. Жүжигчин Эмил Хирч алалгын бас нэгэн хохирогч болох алдартнуудын өсчин Джей Себринг гэх хүний дүрд тоглосон байна. Польшийн жүжигчин Рафаэл Заваруча гэрт нь аимшиг хэрэг гарах үед Европт кино зураг авалтаар явж байсан найруулагч Роман Поланскигийн дүрийг бүтээжээ. Empire болон Inhumans цувралуудад тоглосон жүжигчин Майк Мо алдарт Брюс Лигийн дүрд тогложээ. Wayne Maunder нь CBS телевизийн 60-аад оны цуврал Lancerт тоглон алдаршжээ. Харин кинон дээр Леонардо Ди Каприогийн дүрийг бүтээсэн Рик Далтоны хамт кинонд тоглож буйгаар гардаг. Түүний дүрийг жүжигчин Люк Перри бүтээсэн байна. Лансер цуврал Маундрын ахын дүрд жүжигчин Джеймс Стейси тоглож байв. Холливуудад нэгэн удаа кинонд жүжигчин Стейсигийн дүрд Тимоти Олимпиант тогложээ. 1960-аад оны алдарт жүжигчин дуучин Джеймс Стейсигийн эхнэр Кони Стивенсийн дүрийг жүжигчин Дрема Уокер бүтээсэн байна. Дамиан Льюис жүжигчин Стив Маквиний дүрд. Ребекка Риттенхаус, The Mamas and the Papas гэх Америкийн рок хамтлагийн дуучин Мишель Филлипсийн дүрд тоглосон байна. Аллах болсон өдөр жүжигчин Шэрон Тейттэй хамт өдрийн хоол идэж байсан Британий жүжигчин Жона Петтитийн дүрд Ромер Уильямс тогложээ. Мансоны гэр бүлийн гол гишүүн 7 хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгээр ял авсан Чарльз Текс Ватсон хэмээх залуугийн дүрд жүжигчин Остин Батлер тогложээ.
Мансоны гэр бүлийн гишүүн Шэрон Тейтийн алалгад оролцсон хэрэгээр ял авсан Сьюзан Аткинсийн дүрийг жүжигчин Мики Мэдисон бүтээсэн байна. Мансоны гэр бүлийн гишүүн Патриша Кривинкл буюу Кейтигийн дүрт жүжигчин Мэдисон Бити тоглосон бөгөөд бодит амьдрал дээр Кейтийн Шэрон Тейт болон тэнд байсан бусад 4 хүний амийг хөнөөхөд оролцсон хэрэгээр ял авсан юм а. Залуу жүжигчин Даллас J. Хантер Мансоны гэр бүлийн гишүүн байсан Линда Гаспигийн гэгч эмэгтэй дүрийг бүтээжээ. Линда Ватсон Аткинс, Кривинкл нарыг Ланскийн гэрт болсон алалгыг үйлдсэн хэмээн мэдээлэл өгсөн тус гэмтэргийн гол гэрч болж байсан нэг юм а. Жүжигчин Лена Данамын дүрийг бүтээсэн Катрин гэх цыгаан бүсгүйн Мансоны дагагчдын нэг байсан бөгөөд Шэрон Тейтийн алалгад оролцоог байжээ. Орос гаралтай жүжигчин Коста Ронин Полинскийн гэрт алагдсан хүмүүсийн нэг Польш жүжигчин Вацих Фрайковскигийн дүрт тоглосон байна. Фрайковскигийн найз бүсгүй Folger Coffee компани өв залгамжлагч Abigail Folger-ийн дүрт жүжигчин Samantha Robinson тогложээ. Abigail Folger нь тус алалгын бас нэгэн хохирогч болсон юм а. Kitty Cat буюу Кэтрин Лутцингер нь Мансоны гэр бүлийн гишүүн алуурчин Бобби Бузелисийн найз охин байв. Түүний дүрт Маргарет Qualley тоглосон байна. Стив Гроган нь Мансоны гэр бүлийн бас нэгэн гишүүн бөгөөд Шэрон Тейтийн алалгаас хэдэн 7 хоногийн дараа буюу 1969 оны 8 дугаар сард фермер Жорж Спаны туслах Дональд Шагийн амийг хоросон юм а. Түүний дүрч жүжигчин Джеймс Ландри Хеберт тогложээ. Лесли Ван Хоутен буюу Лулу нь Мансоны гэр бүлийн гишүүн хүн амны хэрэгтэй юм. Түүний дүрийг залуу жүжигчин Виктория Педрити бүтээжээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.